Мөнхцүүдийн Батмөнх гэдэг 27 дугаар хороонд амьдардаг тавуулаа манайх тавуулаа манай аав ээж хоёр манай аав л ер нь ажил хийдэг байсан. Тэгэл ээж мэдээд хардаг байсан. Тэгэл одоо энэ хамтдаа даван туулын төсөлд хамрагдаад гэрийнхаа орлогыг нэмэгдүүлэх тэгээд аав ээжтэй тус олъё гэж бодоод гар утасны мэрэгжлийн засварчны сургалтанд суугаад сурч төгсөөд тэгээ одоо төслөөсөө төхөөрөмж авахуулаад тэргээр одоо гар утас засдаг. Тэр төсөлд хамрагдсанаар ингээд гар утасны засварчин өөрөөхөө бодож исэн юмыг хийж ин одоо дээрэс нь хүмүүстэй бас ингээд харилцаад сурж ийн. Одоо миний ингээд зүгээр бодож явж исэн юмыг биелүүлж өгсөн хүн. Одоо ингээд хамтдаа даван туулын төслөөс над гар утас засварын багаж хэрэгсэл авч гисэн. Тэргээр би сургалтандаа суугаад засварчин болоод одоо уцаадсаад гэрийнхаа орлогыг нэг дахин нугалж олдог болсон. Тэгээд манай гэр бүл олон манад ингээд туслалцаа үзүүлж байгаад баярлалаа.